байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Бадмараг. Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Аз Жаргал. За, Аз Жаргал бид хоёр 50 номын чагсалтаас ямар номыг сонгож аваад энэ дугаараараа ярихаар болов? Мөсний ном гэдэг ном сонгосон. Зохиолч нь бол Юхан Юрьевич Смул гэдэг жүжигийн зохиолч, яруу найрагч хүн байна. Тэр хүний бичсэн мөсний ном юм байна тий. За, энэ номыг одоо ингээ уншиж явцад чинь зохиолч маань яг яагаад энэ номыг бичих болсон бол чиний бодлоор өөрөө сэтгүүлч давхар хийдэг болохоор ингээд Антарктид аялах явцтай эсвэл өөрийнхөө төрсэн сэтгэл өдөр болгоныхоо тэмдэглэлээ бичиж үлдээх гэсэн юм бол. Тэр ингээ мөсний ном нь юу тэмдэглэл гэсэн үг, аялын тэмдэглэл гэсэн үг. Одоо өдөр болгон одоо ингээд далаагаар явж байхдаа тэнд очиод ажил хийж байхдаа ч гэсэн ингээд орой болгон бичсэн тэмдэглэлээ. Тэгвэл энэ номны манд товч агуулга гэвэл юуны тухай гэх юм бол? Товч агуулга гэвэл одоо 1957-аас 58 оны Антарктидыг одоо судлахаар бол одоо тэнд ажиллахаар явж байгаа хүмүүстэй хамт явсан. Одоо хүний өөрийн одоо үзэл бодолд эрх зүйлэмж гэх юм. За тэгвэл энэ номонд маань чамд уншаа ингэ явж байгаа явц чинь нэг сэтгэл лээд нь штэ. Одоо энэ хэсэг нь ямар гоё юм бэ гэдэг юм уу? Энэ ямар сонир хэсэг юм бэ? Ийм юм байд юм уу гэх мэтчлээ одоо гүн сэтгэл төрүүлсэн хэсэг гэвэл яг аль хэсгийг ярмаар. Одоо яг Антарктидаас буцаад явах гэж байгаа одоо үеийн тухайн одоо зохиолчийн одоо бичиж байгаа өөрийнх нь төрсэн сэтгэгдэл тэгээд тухайн үедээ болж байгаа үйл явдлууд нь аягүй их таалагдсан. Тэгвэл энэ мөсний номон дээр гэвэл одоо ингээ миний ойлгосноор нэг ийм юу аялаад за хүүтэн газар руу аялаад байгаа мөсөл нэг далайтай ч юм уу тэгээд тэр аялын тэмдэглэл юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ номон дээр яг хаанаас хаа хүрж байгаа аялын тэмдэглэл юм бол эхлээд 1957 оны одоо 10 сарын 30-нд Калининград хотоос Кооперац гээд одоо хөлөг онгоцон дээр сууж байгаа эхэлдэг. Одоо тухайн хөлөг нь бол 11 сарын 1-ний 4 цагаас одоо яг далайдаа гарч эхэлдэг. Тэгээд одоо тухайн одоо хүн одоо 11 сарын 3 эсвэл 4 гээд цаашгаа явах өдөр болгоныхоо одоо тэр өөргөргийн тэдэн градус тэнд явж байгаа гадаа температур тэр байна. Тэгээд өнөөдөр юу хийв, тэгээ орой ямар кино үзүү гэдэг өдөр болго ингээд бичиж явсан. Бараг өдрийн тэмдэглэл шиг юм шүү тий. Эдийн тэмдэглэлээс ингээд сургамж юм уу одоо таалагдсан ишлэл байсан уу? Комсомольская гэдэг одоо Антарктид очсон үедээ бараг нэг одоо галтгооны хэсэгт гал гараад тэрийг одоо тэд нэр одоо унтраад чадаагүй бол одоо цаашаа яах байсан бэ? Яг тэрний өмнөх нь одоо цувааны трактор одоо жолооч нарт одоо ингээ хоол хийж байсан хүн одоо хийнд хордож нас орсон гэдэг тухайн тэр хүний одоо нас орсноос болж одоо тэр хүн төрж байгаа сэтгэгдэл тэгээ өөрийнхөө одоо юу хэсэгээс одоо ингээ сургамж авч байгаа хэсэг. Тэр хэсэг нь нэг сургамжтай байх нь шүү дээ тий. Сонирхолтой л юм тий. Мөсний ном, яагаад мөсний ном гэж нэрлсэн бол надад нэг сонир санагдаад байгаа байхгүй. Антарктид юм уу ийм мөстэй газараар явсан болов? Яг анхны 3 дугаар одоо Антарктид руу аялж байгаа аян болохоор ингээд тухайн хэсгүүд одоо эхлээд Антарктидад Мирний гэдэг газар очоод тэндээсээ цаашаа Комсомольская руу явах нь бол заавал онгоцоор явдаг. Тэгээд тухайн онгоцоор явж байхдаа одоо тухайн доошоо харах эсвэл гадаага юу орчноо харахад зөвхөн мөс тэгээд бусад одоо байгалийн орчин мөснөөс өөр зүйл байхгүй. Үнэхээр хахир хүйтэн газар байсан болоо. Мөсний ном гэж хэлсэн юм шүү тий. Чамд заяа. Одоо ингэ тэр хүний аялын тэмдэглэлийг ингээ уншаа явж хахад одоо нэг байгаль орчинтойгоо харьцаж байгаа одоо хүйтэн тийм одоо хахир хүйтэн газар одоо яаж амьдарч бас энэ хүн амьдрын гэдэг чиг хэцүү шүү дээ тийм хүйтэн газар. Ямар ч нэг удаа ажил хийж явж байгаа ус руу унаад тэгээд тэрнээсээ болоод хэдэн хоног шахуу нуруугаар нь хатгаж өвдөж байгаагаа битсэн байдаг. Тэр нь одоо нуруугаа хатгаж байгаа тухай бичсэн гэхээр нөө нэг
цаад бэрхшээлэхэд гоо бичсэн шүү. Тэгээд тэр нь одоо юу гэмээр тэгээд миний бодлоор л юу юм одоо байгаль орчинтойгоо боломжтой харьцаад одоо гисгэж байгаа газраа ч гэсэн ингээд урьдчилан тооцоолох хэрэгтэй гэсэн тийм мессеж өгöd байгаа мó одоо чиний бодлоор яг ямар вэ? Тухайн Антарктидад болохоор тийм олон хүн одоо суурьж байхгүй яг энэ тэддгээр ая ингээд одоо хүмүүс одоо томилтоор одоо очиж ажил хийдэг болохоор бас цөөн хүний дунд ингээд хүний одоо бодлого одоо бодол юу гэдэг нь илүү одоо гэрт байхаас илүү эсвэл энгийн хуурай газар байраад л дулаан газар байхаас илүү бодлогос тийм болов уу. Тийм юм ш нүг орчинтойгоо зогсож амьдрын гэдэг шиг байгальтайгаа зогсож амьдарч байгаа тухайлах юм байна л да. Хүүтэн газар ялангуяа одоо ийм нэг мөстэй маш их мөстэй хахир хүүтэн газар ингээ амьдарч байгаа. Энэ нь ингээд одоо юу гэмээр нэг байгальтайгаа нэг бас нэг газар үзэл ажиллагаа яваад байгаа шүү дээ. Тэгэхэд энэ нь одоо чамд ямар сэтгэл төрүүлсэн би бас ингэж аялах юм гэсэн гэх юм уу эсвэл жижиг аялал хийхээр ч юм уу тиймэрхүү тийм сэтэл төрснө чам. Төрсөн. Одоо энэ хүн зүгээр ажил хийгээд явхаасаа гадна одоо тухайн хүмүүстэй ажиллаж байгаа одоо ажилч найз нөхөдтэйгээ одоо танилцаад одоо тухайн хүмүүсийнхээ зан чанар тэгээ биеийн байдал тэгээд өмнө нь ирж байсан үгүй юу тэгээ бас гэр бүлийн тахаар ярилцж байсан. Мөн тэгээд тухайн газар дээр аялж байхдаа одоо зүгээр энэ газар явлаа гэхээсээ л одоо тэр газар ийм градустай байна. Тэгээд одоо манай хөлгийн тэнд пингвинтэй таарсан манай хөлгийн одоо тавцсан дээр тэгж одоо далаагаар явж байхдаа ус шуурж байна. Тэгээд ажиллаж байгаа одоо мөс шинжилгээч геофизикч гэдэг хүмүүсийн боловсрол юугаар нь одоо бахархаж байсан юм тухайн ярилцж байхдаа. Тэгээд тэрнээс холбоотой яг ингээд шинэ газар аялахад бол ингээд хүмүүстэй ингээд танилцах тэгээд мөн тэгээд өөр одоо өөрөөсөө одоо төрсэн гадаас өөр тийм газруудаар аялж явж байгаа юм гоё таалагдсан. Түлийн ном дээр яг байгаль экологийн ямар тийм сэдвийг хөндөж байна? Ямар мессеж өгөх гээд байна? Энэ дээр бол яг байгаль экологи гэхээсээ илүү одоо хувь хүн өөрийн одоо дотоод одоо сэтгэл юм уу эсвэл бусад хүмүүстэй харилцаад тухайн хүмүүсийн голлож одоо ингээд битсэн байл. Яг бол байгаль экологийн талаар хэр баргийн бичээгүй. Яг хуу ерөнхий юу надад хүмүүстэй танилцаад тухайн хүмүүсийн одоо мэдээлэл юу хийдэг гэр бүлийн талаарх юмнуудыг ярьж байгаа гэсэн одоо станц хооронд аялж байгаа хугацаанд одоо тэдэн цаг тэдэн минут гिचэнгүүтээ одоо тухайн улсуудын одоо хөтмөсөн улсуудын юуг бол маш нарийн одоо детальтай бичсэн байдаг гэх юм. Тэр нь бас яг хуу авчил тэр юм шүү. байж болох юм тийм. За тэгвэл энэ номыг яг хэдэн насны хүмүүс уншвал зүгээр бол яг ямар хүмүүс чи энэ номыг уншаараа гэж санал болгомоор байна. Хүүхэд гэхээсээ л арай илүү насанд хүрсэн хүмүүсээр уншвал зүгээр юм болоо. Эсвэл одоо илүү тийм олон шинжлэх ухааны талд сонирхдаг эсвэл Антарктид одоо байгаль одоо юу тийм мөн хүмүүстэй харилцаж байгаа талаар өөртөө илүү тийм ингээд ярих би юм бэ гэж гэсэн тийм асуултанд хариулах яг одоо хүсэж байгаа хүмүүс уншвал илүү дээр юм болов уу гэж бодсон. Ягаад гэвэл одоо нэлээд хидэн одоо илүү тийм шинжлэх ухааны талдаа тийм илүү нарийн тэгээд дээрэс нь энэ хүн явж байхдаа кино уншиж байгаа. Дээрэс нь өөрөө жүжигийн нэгдүгээр зохиолоо хэсгээ бичиж байгаа болохоор хүүхэд гэхээс илүү том хүмүүстээр илүү тохирсон юм болов уу гэж. За тэгвэл энэ номныхоо тухай сайхан ярилцлаа. Өөр гоё хэсэг байсан уу? Сонирхолтой хэсэг ч юм уу? Энэ хэсгийг нэг хүмүүст хэлэх хэрэгтэй. Хэлмээр байсан юм да. Энэ хэсэг Антарктидаас буцаж явж байхдаа нэг Австралиар дайрсан хэсэг. Одоо Австралиар эхлээд Мельбурн одоо хотод тоор дайрах байсан гэсэн одоо Аделиада гэх бомб хотоор дайрч өнгөрсөн. Тухайн хотод одоо байхдаа зүгээр шууд ингээ хонцоол явах биш ингээ хэд хоногоор ингээ байж явах үедээ
тэнд байгаа одоо адилхан Эстон хүмүүсээр зочил тэгээд тентхийн бас Австрали хүмүүсийн одоо зочилж байсан. Яагаад Австрали хүмүүсээр зочилж байсан гэхээр одоо Николай Алексеевич Чугунов гэдэг нэг өөртөө бас хамт явсан хүнтэй. Хүн нь болгоод өмнө нь 3 удаа явж исэн. Одоо энэ нь одоо 3 дахь удаага явж исэн болохоор одоо өмнө нь бас Австралиар дайрсан учраас одоо тухайн Австрали одоо ямар одоо газруудаар очивол зүгээр үү. Тэгээд тухайн хүмүүсийг бас зарим хүмүүстэй таньдаг болоод тухайн айлуудаараа зочилж байсан. Тэгээд мөн тэр бомб хотод болонгууд гадны одоо дөрвөсөд бас нэлээ их байсан. Тухайн хүмүүст одоо ярихад одоо жишээ нь залуу хүүхдүүд нь одоо энэ номнуудад 57-аас 58-ны үед өнгөрч байгаа болохоор тэдний бараг 2-оос 3-ны 1 хэсэг нь бараг дайны үеэр дөрвсөн хүмүүс байгаа. Тэгээд тухайн хүмүүс нь бол яг одоо үе биш. Одоо нэлээд 1950-ад оны үе болохоор мэдээллийн хувьд бол арай хомс учраас одоо тухайн энэ зохиолчоос одоо эх орныхоо талаар их асууж байгаа асуулт тэгээд хоорондоо ярьж байгаа сэдвүүд нэг таалагдсан. Тийм ээ тий. Нөгөө нэг хайлаараа юу болсон юу туулсан тухай ингээд нөгөө нэг дөрвс хүмүүс чинь бас нөгөө эх орондоо байж чадаагүй тэгээд ярилцсан бас гоё юм. Тэгвэл энэ номынхаа чи нэг за 3 үгээр илэрхийлвэл юу гэж илэрхийлэх вэ? Үнэхээр их одоо Антарктид руу одоо хүнд хэцүү цагт бол ингээд хүн одоо илүү өөрийгөө одоо судалдаг юм болов гэж. Бас нөгөө өөрийнхөө нөгөө чадвар мадрыг нэх юм шүү. Бүр илүү их өөрийгөө олох юм шиг надад санагдчихэв. За энэхүү сайхан номыг өөрийнхөө үгээр илэрхийлсэн хазаадаа үнэхээр их баярлалаа. Цаг зав зарцуулж энэхүү подкастт орсонд нь бас баярлалаа. Та бүхэн манай дараагийн 50 номын саналын өгмөр байвал номын ертөнц клубийн пэйж хуудас доор харагдж байгаа линкээр өгөөрэй. Бид бүгдийн үе талга нээлттэй байгаа шүү. За дараагийн дугаараа уулзлаа. Түр баяртай. Азадаа үнэхээр их баярлалаа. Баяртай.